Оо ингээд яа. За сайн байцгаана уу? Тэгэхээр бичлэгнийхээ гарчгаа салсан баг. Энэ удаагийнхаа бичлэгээр би how I organize my stationery буюу би одоо бичиг хэрэглэх зүйлсүүдийг яаж эмхэлдэг, яаж янзлдаг талаараа нэг юм ярихгүй зүгээр ингээд чимээгүй бичлэгийг хийх болно. Тэгээд дундуур нь хэрэгтэй үедээ би араас нь дуу муу оруулаад явна. Тэгэхээр ямар тааш бичлэгээ дуустал нь үзээрэй гэж хэлье. Мөн энэ бичлэг таалагдвал лайк дараарай. Бичлэг миний чаналыг subscribe хийгээгүй байдаг бол subscribe хийгээрэй гэж хэлье. Нэрээ та нараа giveaway зарлагдсны мэдсэн үү? Хэрвээ giveaway зарлагдсны мэдээг бол энэ бичлэгний description box-ыг нээж үзээрэй. Би description box дээр тэр giveaway-ийн тухай постыг нь оруулаад холбоод өгье. За тэгэхээр ямар тааш бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Нэг иймэрхүү харагдаж байна. Би сая энэ тэнүүгээр явж ирсныгаа бүгдийг нь цуглуулсан. Одоо бүгдээрээ янзалцгаая.
A few moments later. Уучлаарай, гэтээ нэг юм хэлээ. Би нөгөө ингээ бичлэгээ бичиж байхдаа дахиад нөгөө нэг Сарасагийнхаа үзүүнүүд эдрийг ингээ нэг юм шилэн саунд хийсэн шүү дээ. Тэмүүгдээ тэр саундаа өөр юм хийхээр болоод тэр Сарасагийнхаа үзүүдийг бас өөр нэг үзүүнүүдтэй хамт нийлүүлээд арай өөр үзүүний саунд хийсэн баггүй юу. Тэрийгэ бичгээ мартчихэж нөгөө нэг ингээд хэсэгчлээд таслаад эдитлэхэд амар болгоод явж байснаа шууд товчоод арахаа мартаад хийцэн байна. Тэгэхээр тэр хэсгийн юм дээр та нарт харуулж чадсангүй уучлаарай. Тэгэхээр үргэлжлүүлээд үзье. Тэгэхээр энэ удаагийн бичлэг таалагдсан гэж бодож байна. Тэгэхээр таалагдсан бол мэдээж лайк, subscribe дараарай. Мэдээж энэ хүртэл нь үзсэн баярлалаа. Мөн description box бичлэг болгон дээр одоо ингээд нээж үзэж байгаарай. Намайг Instagram дээр дагаагүй бол доошо ороод линк нь байгаа. Тэгээд дагаарай. Бас миний Facebook руу request явуулж болно шүү. Би авцнаа. Тэгээд чатчээрэй.
асуухан гарвал штэ. Тэгээд бас Facebook дээр зарлагдсан giveaway giveaway бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Мөн нөгөө юу би пэйж хуудас нээсэн байгаа. Одоохондоо нэг инээдэр юм хийгээгүй. Тэгээд тэрний линкийг зөвлөдөө чи тэгээд тийшээс очлоод үзээрэй гэж хэлье. Тэгээд бичлэгээ нүртэл үзсэн баярлалаа. Баяртай.